хийх ажлыг дараалал байгаа. За мөн ажлын хуудсыг хажуу талд сурагчид өөрөө өөрийгөө үнэлнэ. Асуудаг. За өөрийнхөө алхам бүрийг үнэлж яв. Маш сайн хийсэн бол энэ цаа смайл гэх мэтээр ингээд хийж байгаа хэсүүдээр нэмэлт тэмдэг тавиад үнэлээд яваа. Асуудаг. Тэгтээ бичиг ритм гэж юу вэ? Бичиг ритм гэж юу вэ? За тийм хариулъя. Бичиг ритм гэдэг нь манай ямар нэгэн нямхтай гэж байж. Нямхтай. За энэ хариулъя. Бичиг ритм гэдэг нь хүний үйл харагдахтай микроскопоор харж байна. Зүйтэй. За өөр санаа байна. За нэг хэлээрэй нэ. Бичиг ритм гэдэг нь одоо юу маш олон өвчтөг одоо хурдан нэг өвчтөг хиймэл зүйл хийж бодож байна. За өөр нэг санаа байна уу? За энэ. За хэлээрэй. Багшаа бичиг ритм гэдэг нь одоо ингээд микроскопоор харагддаг тийм жижиг хэмжээний амтэн тийм маш жижигхэн хэмжээтэй амтай зүйл. Зүйтэй. За мөн үү? За баярлалаа. Өөр санаа байхгүй юу дээ? За тийм нэмэлт нэг санаа хэлчихэ. Бичиг ритм гэдэг нь хараа жижиг эс. Жижиг хэсгүүд. За тэгвэл энэ ангийн бичиг ритм байгаа юм гэж бодчих. Нүдээр бид нар харцдаг уу? За тэгвэл энэ бичиг ритмүүд за бидний амьдрал хор хүнээр учруулах болов юу гэж бодож байна? За хариулт аваад хэлээрэй. Учруулж болно. Яг нь бидний нүдэнд харагдахгүй нэм бактери гэдэг юм уу? За тэнэс за Болно бидний нүдэнд харагдахгүй нэм бактери яг дүүрэн байгаа. за баярлалаа тэнэс арилээ. Миний нэм бактери гэх хүний ямар нэг бие гар бүхцүүл нь авах тийм зүйлүүд. Бичиг ритм одоо 20 минут яг л хүн гэж жишээлбэл гараа бодвол нэмэхтэй байдаг шүү дээ. Тийм болохоор нэмэхтэй бол хүн нэмээр хоолойч одоо нүд хамрандаа өнгөрдөг болохоор тэр бичиг ритмд хүний гэрэл хадаад нь орж одоо хоол нэмж болно гэж байна. За баярлалаа. За тэгвэл хүүхдүүдээ тэгвэл халдвар төвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? За бүгдээ дотроо юу ажлын хуудасаа хадаад ажлын хуудсан дээрээ онцлог тавиад халдвар төвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? За бүгдээ бодъё халдвар төвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? За энэ асуудлыг хийхэд тул та нарын ажлын хуудсан дээр хийх зүйлүүд байгаа. За энэ зүйлийг хамтдаа ярилцаад багаараа хийшүү. За хамт ажиллагаа бүгдээ
Хийж сонсон хүмүүсээ тохиогоо уншаа. За, хамаараа тооцлаа. Гурваараа тооцлаа. Дөрвөөр тооцлаа. За баярлалаа. За одоо бүгдээрээ анхаарал өгдөө. За одоо баяраа бүгдээрээ хамтран хийцэн байна тийм үү? За бүгдээрээ наад зөв багийн гişүүдэд дугаарлаа шүү. За жишээ нь хараа. Дугаарлаа. 1 2 За сайн хийсэн ажлыг баг бүрийн нэгдүгээр гişүүд бариад гарч ирнэ. За, хоёрдугаар наагаарай. Гуравдугаар наагаарай. За, наач тэнцэж байгаа. За. Тэнцэж байгаа. За, хоёрдугаар баг. За, зүгтээ. За, хоёрдугаар наагаарай. Хапан хоёрдугаар наагаарай. За, нэгдүгээр гişүүд юм блэ? За бүгд сонсоорой. За уушаарай. Сайн байна гэдэг би дүүнээс өгдөг. Манай ахын хараа байдаг учраас би одоогоос эхлээд нийтийн харуулс нь орох боллоо. Би юу анхаарах хэрэгтэй вэ? Надад зөвлөж найддаг. Тэгээд энэ хүмүүс нийтийн харуулс нь автор өөр зүйлсөө тэгээд үнэхээр өөрийнхөө ачууртай өсгөлөд усны хойд анхаарах хэрэгтэй. Зөв усны халуун хүнийг За энэ батар нэг санаа байна уу? Тэ. Энэ нэг санаа байна хараа тэ. Энэ үед ажиллаа, энэ багийн ажиллагаа нэг санаа байна. За. хийх гэж бодлож үзэхдээ яа гэвэл хүн ингээд одоо ямар нэгэн тэрийг ямар нэгэн байцаар тэмэлж штэ. Тэмэлжээд нь одоо хүн улааж өмсөг бол байцсан хүний арьсыг нөгөө гоожуулж арьсан нөгөө өрөвцөл үүсэх баяртай. Тийм болохоор улааж өмсөх штэ. Тэгээд альчуур авч явахстай гэдэг нь яагаад тэгсэн бэ гэвэл хүн ингээд альчуураа нөгөө одоо янз бүр олон нийтийн нөгөө хүмүүсээ хэрэглээ альчуурыг хэрэглэх юм бол тэр хүнээс нь ямар нэгэн халдвартай байлаа гэж тэр хийнэр толдог нь одоо хүний биед нь агуулдаг. Тэгээд усны хоолойг анхаарах хэрэгтэй гэдэг яг манай ингэж гаргасан байвал одоо нөгөө шүрчүүрээ штэ. Шүрчүүрийг нь усны хоолой нөгөө зэвэрсэн байвал одоо тэр шар ус гойж ш нөгөө одоо хүний биеийг нөгөө арьсыг нь гойж олно. Тэгээд усны халуун үеийг тааруулах хэрэгтэй. Энэ болгоомудаа одоо халуун ус хийжүүл нөгөө хүний арьсан төлөвдөх аюултай. За баярлалаа. За баярлалаа. Хоёрдугаар нэг юм лээ. За маш сайн сонсоод авцгүй санаагаад хэлсэн шүү. За ихтэй. За сонсоорой. Сайн байна уу? Гадаг би дундээс ордог. Би юу өөрийн юу имижээ бүрдүүлэхийн тулд би даа мөчөд орж үсэж асуудаг хэрэгтэй болоо. Би юг анхаарах хэрэгтэй байна гэдэг надад зөвлөж юу ихэд бол юу үсэж асуудагтаа юу үсчих бол нөгөө юу сан үсийн дараагаар ингэ самдаг байгаа. Тэгвэл нөгөө олон хүний нөгөө юу үсийг самарсан самаараа хүний нөгөө самдаг болохоор нөгөө юу самаа юу анхаарах хэрэгтэй. Хоёрт нь болохоор юу тэр өсчөнгүүд ингээд юу шампань хэрэглэнгүүд нөгөө тэр шампань нөгөө юу хугацаанд дууссан байдаг юм уу тийм байж магадгүй болохоор өөрөө юу хөвгийн шампунь мампу аваад ирэх хэрэгтэй. Тэгээд юу за тайвнараа хоёр шампанаар авчихтай байна. Өсчөнд авахдаа өөрөөсөө сантаа барьсан юм тийм үү? За тэгвэл эдгээр баг нэг санаа байна гэхдээ эдгээр дахиад нэг санаа байна. За тэрнээс нэмээд за яг чухал дэлгэх гэсэн санаа байна. За санаа байна. За санаа байхгүй юу? За гурван багийн зүйл ажилласан. За чам дугаар хариулна. Миний хамраас баг ирнээс гарах хаан ханаас бай. Хэдийч би найз
нартайгаа зөв явах гэж байна. Би юу багаан хэвээр надад хэлэх байна. Улаан авдаг. Улаан авдаг. Маасыг ороод мосгоо. Витамин хоол хүнсийг. За баярлалаа. За суучаарай. За дөрөвдүгээр сонсох үү? Сайн байна уу? Би гэрээ хичээвэл хичээгийг хийсэн мохож байгаа. Би мохоо хичээгийн төгс юу анхаардаг вэ? Надад зөвлөж нэж байгаа. Гэрээ хичээвэл тэжээхдээ вакцины хамруулах хэрэгтэй. Тэгээд юу өшөөж зөвлөхгүй бол бүм хазах аюултай. Тэгээд бас юу мохоо усан дөрвж аригдах хэрэгтэй. Оо зүйтэй баярлалаа. За дараагийн хабар юу гэж сонсъё? Сайн байна уу? Найзуудаа миний ээж аваа бүгд дамжих мэдээ зүтгэн тааны дөрөс юм. Би ч гэсэн том болоод юмсаа үлээ ингэж бодлоо. Би зүсаа бол юу гаргаж шаардлагатай юм. Надад зөвлөж найзуудаа за цусны доор болохтой юм ихлээр цусны бүлгийг сайн анхаарах хэрэгтэй нөгөө А бүлэг, Б бүлэг гэж үүдэг. Оо за. Бас нөгөө өөр хүн тарьсан зүг өөр хүн нөгөө тарьж болохгүй. Оо тэгэхээр нэг удаагийн юу авах хэрэгтэй нөө? Хариур авах хэрэгтэй, шиврэцтэй. За өөр юм бэ? За баярлалаа. Сарай. За тэгвэл ийм олон тохиолдол байж болох нэ хүмүүстээ. За тэгвэл хүмүүстээ эдгээр тохиолдлуудаас яг чухал зүйлүүдээ сонгоё. За жишээ нь нийтэд халуулсан болохоор хамгийн чухал хоёр зүйл юу гэж бодож байна? Яг хоёр ярил сонгоё. За хэлээд арга шууд хэлээд арга. Удалж өмсөх. Оо зүйтэй. Удалж өмсөх тийм үү? За удаан ширхэг шаардлагатай байна. За өөр чухал зүйл нь юу вэ? Ачуурч. Өөрөөр ачуур тас. Зүйтэй өөрөө гэсэн юм тастай. Ачуур тастай байна. За өсчл авах юу тастай? Бид нар өөрөө гэсэн самтаа ордгоо. Та нар чинь өөрөө гэсэн самтаа ордгоо. Үгүй юу. Уг нь өөрөө гэсэн юм тастай байна. Самтаа тастай байна. Өөр юу Бас өөр шампан тас. шампан. За шампан байх хэрэгтэй юу? За хавчи шампан байх хэрэгтэй. За кино театрт явж байгаа хүн ханиадтай бүгд байлаа. Тэр хүн Амны. Өөстэй маа. Нохот үзэгч байгаа бол яг шүү. Хамгийн түрүү Вакцины хамруулах. Вакцины хамруулах. за мөн Вакцины хамруулах. хамруулах. За энэ доор хүмүүс яг хэвээр бол Цусны бүлэг. за мэдээж бүлгийг бол тодорхойлох хэрэгтэй. Багшаа Тэр нэг юм сонирхжүүлэх зүйл өөрөө ирэх шүү. за нэг удаагийн юу вэ? Хариур зүйтэй. Өөр юу чухал юм бол за хэлээд арга. Юу Нэг цусны тоомруулах байгаа хүн бол өөрөө биений эрүүл ах хэрэгтэй. Яг эрүүл хүний гадаа эрүүл болгож байгаа юм чи өөрөө бас эрүүл ээж тэгээд дам. зүйтэй маш сайн. За тэгвэл хараа. За тэгвэл эдгээр зүйлүүдийг бид нар харж одоо тийм үү? Тэгвэл эдгээр чухал зүйлүүдийг бид нар өөрсдийнхөө бүтэцтэй амьдрал яах хэрэгтэй гэж бодож байна. За зүйтэй. Тэгвэл эдгээр зүйлүүдийг бид нар амьдрал хотоо бүтээрээ хөвшүүлээ бүтэцтэй. Энийг хөвшүүлчих юм бол бид нар хамгаалах багчсан ангид ажиллах юм байна. За бүгд дэлгэц рүү хараарай. За бичиг хэлний ямар хэлнүүд байдаг вэ гэдгийг энэ хэлсэн байгаа. Хараад аваарай. За бичиг хэлний ийм хэлбэр буюу маш ийм хүчрхэг жижиг хэлбэртэй учраас бидний нүдэнд яг байх нь харагдахгүй жижиг байдаг нэ. За баярлалаа. Тэгвэл эдгээр тохиолдлуудаас бид нар хамгийн их тохиолдож болох тохиолдол юу гэж бодож байна? Одоо өвгийн үйлдэл учраас юу бид нар их толгойтой гэлээ? За тэгвэл ханиадаас бид нар сэргийлэхэд бол
яах ёстой юм бэ? Тэгэхэд арай. Твитер хол гэдэг нэ. За тэгтээ хавц. Дулаалцлаа. За өөр тэндээс сарах юм байна. Урдаараас за харьлаарай. Урдаараас. За харьлаарай. Амны хаалт зүүж явах. Амны хаалт зөөх зүйтэй. Өөр. За тийм хариулъя. Орол нахад хөл үсгээрэй. За тэгвэл бүгдээ багаар хамтраад ажлын хуудсынхаа дараагийн ажлыг хийнэ. За багаар хамтраад энэ ажлыг хийхэд бүгдээ ингэж бидний хоол хүнсэд хэрэглэдэг хамгийн танах ойрхон хэрэглэдэг энэ зүйлүүдийг жишээ олж өгсөн байгаа. Алим, хүнс, кола. Энэ гурван хүнсний бүтээгдэхүүн витамин С байгаа болохгүй та нар юу гэж бодож байна? За хамтарч ярилцаад туршлагын өмнөх хэсгээр тэмдэглэлийг хийж заа явуулъя. За хамтарч ярилцаарай.
дээр 40 туслах хийн. За энэ туслыг дандаа хосгосоор хийн. Нэг нь ингээд туслаад тоолж хийн. Хажуудлын хүн уушлууд ямар зүйл болж байгааг ажиглана. Ойлгомжтой юу? За бүгд хийгээрээ хоёр хариулт хийж шүү. За тусаагаараа ээлжлэх хариулт нь. Ажлаа хурцлаараа тэмүүлж байгаа. Үнэхээр давхар хийж байгаа шүү дээ. Үнэхээр давхар хийж байгаа. Үнэхээр надад давхар хийж байгаа юм шүү дээ. За тэгээд уусуудаа нар зөв хөдөлгөн шүү. За нар зөв хөдөлгөөрэй. За тэгээд ажилтнуудаа дандаа ажлын процессээр тэмүүлж явах шүү дээ. За хийж тусчлах юм гэдэг дахин өгөөрэй. За хийж тусчлаа дууссан байна уу? Байна. Тэгээд за хаваар дуслаа. Дөрөв аяхан дуслаа. За хараа дуслаа. За дуслаа. Зөвлөдөд хайдагаарай. За энэ дуслаа. За одоо бүгдээ өсрөг анхаарай. Анхаарай бүгдээ. За энэ ямар уусгал вэ? Тамидинтэй уусгал тийм үү? За тамидинтэй уусгалаа. Бүгдээ. За баг болгоо бургах шүү. Алинныхаа уусгалыг аваарай. Анхны хэлбэрээс өөрчлөгдсөн. За хэрвээ өөрчлөгдөж байгаа бол энд бол витамин С байна гэж ямар ч гэсэн аль витамин С-ний агуулмж байна гэж бодсон. За энэ тэмдэглэлээр өөрчлөгдсөн бол витамин С байгаа юу? За тэгж бодсон дээ. За бүгд төгсгөл хэлбэртэй аваарай. За, хүсэл хэлбэр маань өөрчлөгдсөн. Бас өөрчлөгдсөн те.
За өөрчлөгдөж байгаа бас яг бол за хатар ширхтэр аваа. За өндөр колоноо бариарай. Дараагийн шиг колоноо бариарай. За колоноо өөрчлөгдсөн. За колоноо өөрчлөгдөөгүй юу? За бүгд ажлын хөтөлбөр нэрээр саний төлөвлөлөөр тэмдэглэж өгсөөрэй. За тэмүүлж дууссан бол өөрөөр туршлагын өмнөх таамаглалыг арга засагтай бүглээ. Арга засагтай бүглээрэй. За хасраа бүглээрэй. Ямар өөрчлөлт авсан бүглээ. Өөрчлөгдсөн байх нэ. За баярлалаа. Өөр нэмэх санаа байна уу? Өөр энэ танад хамгаалал багтаад бусад багуудаас өөр санаа байсан. Таагүй юу? За бүгдээ төр нааш харж байгаа. Энэ тамидны уусвал ямар онцлогтой юм бэ гэхээр тамидны толгойд видео гэдэг ёр агуулгаас гадна наатрын давс байдаг. За энэ тамидны уусвалыг бид нар амьдралдаа яаж хэрэглэдэг вэ гэхээр энийг ам зайлж хэрэглэдэг байх нэ. За мөн ийм хүчил биодууд байгаа учраас энэ витамин С илрүүлэхэд бас туршлагад ашиглах боломжтой байх нэ. Энэ уусвалыг. За тэгвэл бидний таамаглал яасан бэ? Туршлагын өмнө таамаглалд туршлагын дараах таамаглал хоёр ялгаа байсан. Сансэрэг байсан. За бүгд ажлын хөтөл дээр 11 хавар хүн дээр тэмдэглээ ажлын хөтөл дээр дүнэлтээ хийгээд биччихээ.
бас болохоор Doktor bak, hayvan ayırmışsın ya. Zahir tarafında. Neredesin kalmadı diyor. Baksın arabaya. Baksa. За одоо харин ингэж одоо санаагаа нэгтэй нэг өөрөөр тайлбарлаад явуулъя. За танаас тайлбарлая. За дүгэлтэй. За тайлбарлаарай. Миний бодлоор нөгөө библиэр болохоор жишээ алимны витамин С-тэй төмс хоолойгоор витамин С үүсгэж байсан. Шилтгэн дараа болохоор бид нэр алим төмсний витамин С-тэй хоолой амтан болохоор витамин С байх гэж бодсон тийм. За тэгвэл 20 дугаар баяраа. Чаагараа өөрчлөлт гэж байна. Энийг бол алимны витамин С гэж бодсон. Төмсөн бас витамин С-тэй хоол амтан витамин С. За тэгвэл баяс. Алим төмс хоёрын витамин С-тэй тийм учраас өнгөн жоохон тод өөрчлөгдсөн. Код нь болохоор натрий чигээр маш их чигээр агуулгад дүүрч химийн бод агуулгад дүүрч сүнгийн нөөц өөрчлөгдөв. За харахад баг санаа байна. За тийм за. Туршилтын үр дүн нь өмнөхөөс баг зэрэг болохоор өнгө нь өөрчлөгдөж харагдажсэн. Тэгээд нөгөө харин витамин кодон болохоор витамин С учраас нөгөө өнгө нь нөгөө тандын нөгөө хэр зэрэг тандын тасаасан ч өнгө өөрчлөгдөхгүй байсан. За хапаараа явах юм байна. За багтаа. За тэгвэл өөрөөсөө бид нар витамин С-тэй хүнсэл төсөв хэрэгжсэн бол бид нар юунаас сэргэжсэн бэ? Ханаас яг нөө сэргэж байгаа. За тэгвэл бид нар ийм олон төрлийн өчнөр байхаас гадна ханаас сэргэхийн тулд их хэрэгтэй байна, тийм үү? За тэгвэл бичил мэдүүд маань өөрөөс хавар байж талаар дараа бичлэгээр харах хэрэгтэй.
өөрөө ариун цэвэр болоод гэр одоо гэрийгээ одоо ариун цэвэр маш сайн сахистай тийм захиж чадвал нөгөө халдвар үслээ жоохон ч сэргийж чадна гэж бодож байна. Оо зөвтэй. За тэгвэл бид нар өнөөдөр юу тухай ярьж байгаа вэ? За тэгвэл бид нар өнөөдөр сэдв юу байсан бэ гэхээр бичил хэлний хор хөнөөл байлаа. За бид нар бичил аваа. Бичил хэлний хор хөнөөл. Бичил хэлний хор хөнөөл байлаа. Эдгээр халдваруудаас сэргийлэхийн тулд халдвараас сэргийлэхийн тулд эдгээр зүйлүүдийг бас анхаарч явах хэрэгтэй байна. За, энэ юу вэ? За, эдгээр үед бид нар байгаа юу? Байгаа. Тэгэхээр бид нар айхад халаасан хоолыг идэхгүй байх хэрэгтэй байна. Даадсан бүтээгдэхүүнийг юу харах хэрэгтэй байна вэ?